Сайн уу манайхаа өмнөх бичлэгээрээ Франц улсад байгаа агуулгыг танилцуулсан бол энэ удаагийнхаа бичлэгээрээ Арабын нэгдсэн Эмират улсад байгаа агуулгыг танилцуулах болно. Тэгэхээр энэ агуулга маань анх 1995 онд байгуулагдаж байсан Жибел Али бүсэд байрладаг дизель техник брендийн 3 дахь том агуулга юм а. Энэ агуулга нь ойрхит орнууд болон Африкийн орнууд гээд нийт 30 гаруй улс руу бараагаа экспортлж гаргадаг 7 агуулгын маань 3 дахь том агуулга нь Арабын нэгдсэн Эмират улсад байршиж байна. Рекламын орон зай, дуу засагтай холбоотой хүүхэн болон албан байгууллагууд наашаа анхаарлаа хандуулаарай. Дуу засварын үйлчилгээ худалдаа эрхлэгчтэй. Та бүхнийг Америкийн Tech брендийн дуу засварын бүтээгдэхүүнийг хөдөө орнуудад борлуулах гэрээд борлуулагчаар ажиллахыг урьж байна. Бид та бүхэнд гэрээд борлуулагчийн хөнгөлөлттэй үн, сургалт зөвлөгөө, жилийн эцсийн урамшуулал, маркетингийн дэмжлэг зэрэг олон боломжуудыг олгох болно. Холбогдох хуудас 8911 1534 8911 1634. Тэг дэлхийд тэргүүлэгч дуу нөхөөс. За энэ агуулга маань нийт 500 орчим ажилтнтай Mena Herald компанийн судалгаагаар 2020-оос 2024 онд Сэлбийн зах зээлд эзлэх хувь нь 30% өсөх төлөвтэй гэсэн судалгаа гарсан байна. Энэ маань дизель техник брендийн Араб улсад байгаа агуулгын хамрах цар хүрээнд маш том болж байгааг харуулж байна. Энэ агуулга маань яг одоогийн нөхцөлд 40 орчим улсыг дизель техник брендийн сэлбээр ганцаараа хангаж байна. Тус агуулгад маань Европ машины моторын сэлбэг, түлшний систем, яндангийн дан, перта болон хороотны сэлбэг, за тэгээд кардан гол болон урд хойд тэнхлэг, баланс болон тоормсны систем, стөвц, за тэгээд явахын дан, өрүүл цахилгааны систем, за тэгээд кабин болон их бие гэх мэт толгой чиргүүл ороод нийт 40,000 орчим нэр төрлийн бараатай 3 дахь том агуулга юм а. Дараагийн бичлэгээрээ та бүхэнд Испани улсад байгаа агуулгыг танилцуулах болно. Та бүхэн маань бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа.